Эрүүл мэндийн спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Оюнбаатар Багнуур Багаанга дүүргүүдэд ажиллаж улаанмархны өвчлөлийн эмчилгээний байдалтай газар дээр нь танилцлаа. Нийслэлийн Багнуур дүүргийн эмнэлгийн хувьд дүүргийн 30 мянган гаруй иргэдээс гадна Хинти Төв аймгийн 8 сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Багнуур дүүргийн эмнэлэг нь халдвартын дасагтай тул улаанмархны халдвартай хүмүүсээ дүүрэгт эмчлэж байгаа. Өнөөдрийн байдлаар 25 хүн эмчлүүлж байгаагийн 5 нь насанд хүрсэн, үлдсэн нь 0-9 сартай нэраа байна. 5 хүүхдийн биеийн байдал хүнд сэхэн амьдруулалт тасагт хэвтэн эмчлүүлж байна. Улаанмархны дэгдэлт гарснаас хойш дүүргийн хэмжээнд хичнээн хүн халдвар авч эмчлүүлсэн талаар өнөөдрийн байдлаар 168 хүүхэд эмчилсэн. Энэний одоо 67 нь бол лабораториор батлагдсан байгаа. Хүнд хүүхдүүд бол маш их байгаа. Тэгээд энэ дээр бол бас манай эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаад нийтдээ 26 эмч зөвлөгч бол энэ дээр нэмэлтээр одоо өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Ингээд яг бид нар бас Ниран болон ихийн одоо тэр Улаанбархны эмдэгдэл гаргахгүй төлөө ингэж өдөр шөнөгүй ажиллаж байна. Сүүлийн үед жирэмсэн эхчүүд Улаанбархны халдвар авах эрсдэл өндөр байгааг мөн хэлж байлаа. Өнөөдрийн байдлаараа 4 жирэмсийг халдвар авсан эмчилж байгаа юм байна. Дүүргийн хэмжээнд 264 жирэмсийг хяналтанд байгаа юм байна. Эдгээр дотроо бас нэг 70 орчим одоо амжиргааны одоо доод төвшөнд байдаг тийм ээ. Өөрөөр хэлбэл эмзэг бүлгийн гэдэг. Дээрээс нь бас суурвчтай юм эхчүүд бий. Тэднэр лөө бас онцгой анхаарал хандуулъя. Тэдэнд бас дархлал дэмж битгийжүүлэх ийм дэмжлэг үзүүлье. Дээрээс нь сурвалж сурчлагын мэдээллүүдийг өгье. Мөн орон нутгийн байгууллагуудад бас одоо энэ чиглэлийн мэдээлэл өгч одоо тухайн байгууллагт ажилладаг жирэмсэн эхчүүдийг бас анхаарах тийм ээ. Ийм дэмжлэг үзүүлэх ийм талаар бас мэдээлэл хийлээ. Энэ чиглэлээр бас одоо дүүргийн удирдлагатайгаа нийлж бас тодорхой арга хэмжээ авахар ингэж төлөвлөлт сая гарч ирж байна. Харин Багаанга дүүргийн хувьд 4000 гаруй хүн амтай Улаанбархны дэгдэлт гарснаас хойш 26 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт эмчлүүлж байгаа хүн байхгүй байна. Эдгээр 26 хүний 13 нь 0-16 насны хүүхэд байгаа бол 10 гаруй нь оюутнууд байна. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь Багаанга дүүргийн бүртгэлтэйж Улаанбаатар хотод ажиллаж суралцдаг хүмүүс бол халдвар төвчин судлалын үндэсний төвд хандан эмчлүүлсэн байна. Тус дүүргийн хувьд хэрхэн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа талаар манай дүүрэгт бол голомтод их вакцины ирсэн байж байгаа. За энэ вакциныг бол яг тухайн өвчтөл гарсан айлын үлдсэн хүмүүс нь бүгдийг нэгээр. За нэгдүгээр үеийн сэргээлт бол тэр. За хоёрдугаар үеийн сэргээлт болохоор тухайн хүүхэд юм уу том хүн байгаахан бол тэр хүмүүсийн ажил сурж байгаа тэр орчинд нь бид нар бол бас бухуулан болох сурталчилгаа нэгдүгээр хоёрдугаарт нь тэр хүмүүсийг бол одоо байнгын хяналтанд авах тандалтын судалгаа иймэрхүү аргаар үеийн сэргээлтийг явж байна. Монгол Улсын засгийн газраас шатараатай арга хэмжээг авсаар байна. Өмнө нь 18-аас 30 насныхныг нэмэлт дархлаажуулалтанд хамруулахаар нийт 948 сая төгрөгийг шийдвэрлэн вакцин захиалсан. Улаанбархны вакцин эх сарын 4-5-ны өдрүүдэд манай улсад ирэх бөгөөд эх сарын 10-наас эхлэн орон даяар нэмэлт вакцин дуулалт хийхээр болсон. Түүнчлэн 350 сая төгрөгийн шууд худалдан авалтаар шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг халдвар төвчин судлалын үндэсний төвд нийлүүлээд байгаа. Мөн засгийн газрын нэгдэх өдрийн хуралдаанаар дараах арга хэмжээг авахар болсон. Энэс зарим нь дурдах юм бол нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажлагчдын илүү цагийн хөлсийн асуудлыг бол шийдсэн байгаа. За энд бол 190 гаруй сая төгрөгийн асуудлыг бол шийдэж байгаа. За энэ бол 2016 оны 2 сарын 25-наас хойш өнөөдөр хүртэл ажиллаж байгаа энэ илүү цагийн хөлсийг бол шийдэхээр болсон байна. За үүнээс гадна бол мөн 0-1 насны хүүхдийн үзлэг хяналтыг бол одоо нас эхлээд гэрээр хийх шаардлагатай гэж тийм шийдвэрийг бол гаргасан. Энэ юутай холбоотой байна вэ гэхээр өрхийн эрүүл мэндийн төв дээр манай эцэг эхчүүд хүүхдээ вакцин тариулах гэж авч очоод энэтэй холбоотойгоор томоо төс төвчин Улаанбархны халдварыг аваад ингээд энэ дэгдэлт маань бол яг хүүхдэд ялангуяа 0-1 насны хүүхдэд илүү одоо өвчлөд байгаа учраас эмчнэр маань өөрсдөө өрхийн эрүүл мэндийн төвийн ажлагчид маань өөрсдөө гэрээр нь очиж үзэх. Аав ээж нь бол гэрээсээ хүүхдээ үзүүлэх гэж дуудах ийм хэлбэрлүү шийдвэрлэж байгаа. За энэ шаардлагатай шатхууны зардлыг мөн шийдсэн байна. За мөн тоглолын вакциныг өмнө нь ажлын өдрүүдэд одоо манай өрхийн эрүүл мэндийн төв дээр зохион байгуулдаг байсныг бэмб гараг руу шилжүүлсэн. Тэгэхээр бэмб гараг буюу ажлын бус хагасны өдөр одоо бэмб гарагт хийхэд энэ дээр бол өвчтөе хүмүүс өрхийн эрүүл мэндийн төв дээр үйлчлүүлэхгүй зөвхөн вакцин хийх зорилготоор энэ өдөр бол ажиллахаар байгаа. За энэ шаардлагадах илүү цагийн хөлсийг мөн
өчигдрийн засгийн газрын хуралдаанаар шийдсэн байна. Тэгэхээр юу хэлж байна гэхээр бол манай эрүүл мэндийн байгууллагууд түрүүн сайдын хэлдгээр бол маш өндөр одоо бэлэн байдалтай бүх хүч чадлаа дайчилж ингэж ажиллаж байгаа. За энэ дээр бол манай засгийн газар бол маш сайн анхаарч байгаа. Өмнө нь бол бид засгийн газраар бол 948 сая төгрөгийн 18-аас 30 насны хүмүүсийг вакцины нэмэлт дархлаажуулалтанд хамруулах хөрөнгийг шийдвүүлсэн. За өчигдрийн засгийн газрын хуралдаанаар бол энэ илүү цагийн хөлс шатахуун ариутгал халдваргүй төрлийн зардлыг бол мөн шийдлээ. Үүнээс гадна эрчим тэмцлэгийг сэхэн амьдруулах төвтэй эмчилж байгаа хүүхдэд шаарддаг эмийн зардлыг одоо эрүүл мэндийн даатгалын эртлийн сангаас гаргах шийдвэрийг мөн гаргасан байна. Улсын хэмжээнд эмч мэрэгжилтнүүд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Засгийн газраас илүү цагийн хөлс шатахуун ариутгал халдваргүйжүүлэлтийн зардлыг инхүү шийдлээ. Мөн эрүүл мэндийн даатгалын эрсдлийн сангаас дараах эмнүүдийг үн төлбөргүй олгох ажлыг зохион байгуулахаар болсон. Түүнчлэн 0-1 насны хүүхдүүд энэ өвчлөлийг тусч урьдчилсан вакцины хийлгээгүй нөхцөлд хүндрэл өгч байгаа учраас энэ эхчүүд хүүхдээ асрах боломжийг илүү гаргах, энэ чиглэлээр нь одоо эхчүүд хүүхдээ заавал одоо хөхөөр эхийн сүгээр одоо хүүлж байх ийм одоо болцоо нөхцөлийг хангах чиглэлээр засгийн газар шийдвэр гаргалаа. Ялангуяа аж ахуйн нэгж байгууллага өөрийнхөө ажилтнуудаа нэг хүртэл насны хүүхдүүдтэй ажилтнуудаа одоо хүүхдээ эхийн сүгээр одоо өсгөх одоо хөхөөр хөлөх энэ болцоо нөхцөлийг хангаж ажиллах үүрэг даалгавруудыг бид өгсөн. За хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд энэ Улаанбурхан өвчний дэгдэлт энэ зөвхөн Монгол төдийгүй хөрш орнуудч гарч байгаа энэ өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хязгаарлах, ариун цэвэр аюулгүй дэглэмийг сахих энэ чиглэлээр одоо нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахыг бид одоо уриалсан. За мөн гол одоо Улаанбурхан өвчнийг тараах агч нар бол одоо 18-аас 30-аад насны залуучууд жилжилтийн үед энэ вакцины хийгдээгүй хүмүүс гэж ингэж одоо онцлогдож байгаа. Тийм учраас манай залуучууд энэ вакцинд хамрагдах энэ вакциныг хийх талаар одоо анхаарч бие биендээ хэлж эцэг эхийн үр хүүхдэд одоо анхааруулж энэ вакцины хийлгэснээр одоо Улаанбурхан өвчнийг тархах, дэлгэрэх энэ үйл ажиллагааг одоо хязгаарлах болцоо нөхцөл бүрднэ гэдгийг одоо хүмүүр ойлгох ёстой гэж ингэж бодож байна. Иргэд дархлаажуулалтанд бүрэн хамрагдаж 0-9 сартаа нэраа хүүхдтэй эхчүүд хүүхдээ эхийн сүгээр хооллож дархлааг нь сайжруулан халдвар авахаас урьдчилан сэргийлж эмч эмнэлэг харьяа яам засгийн газар бүгд хамтран энэ өвчний дархалтыг зогсоож чадах юм а.